За. За тэгээд анхныхаа подкаст монголоор ярьж байгаа подкастыг аплод хийж байна. Тэгээд надад болохоор өмнө бас нөгөө нэг юу яасан л та подкастнуудыг 2-3 хүнтэй монголоор ярьж байгаа подкаст хийжсэн гэхдээ аплод хийгээгүй. Resistance диалектцсан. Тэгээ яг энэ подкастн дээр болохоор харин нөгөө юу яриа гэж бодсон байхгүй юу? Хүмүүс нүг над руу хамгийн их асуулт илгээдэг асуултнуудын надад сэдвэн. Дандаа нүг яаж эхлэх вэ гэдэг. Одоо хэл сурах гэж байгаа хүмүүс ч юм те. Ханаас яаж эхлэх вэ? Ханаас яаж эхлэх вэ гэдэг. Тэр тал дээр видеонууд хийж исэн. Гэхдээ нөгөө нэг хүмүүс асуувал байдаг те. Тэгээд одоо баг хэдэн зуун асуулт ирсэн баг. Тэгээд заримд нь аль болох олон хүмүүст мессежээр ч гэсэн хариулахыг хичээгээл. Тэгээд сүүлдээ бүр одоо ингээд яг энэ подкастыг бүр ингээд хийхээс өөр аргагүй болсон юм шиг байна. Яг л яг энэ сэдвэр би ингээд айгу бодож ирсэн байхгүй. Ялангуяа ингээд сүүлийн үед бүр ингээд сайн ингээд ойлгоод ингээд харьцуулсантай зүүрлэл мөрлөл ингээд яг ингээд бодоод үзсэн чинь над нэг яг энэ подкаст хийх санаа гарч ирсэн. За. Тэгээд хүмүүс ер нь хамгийн их асуудаг асуулт нь энэ талаар хамгийн их асуудаг асуулт нь яаж эхлэх вэ? Эсвэл хаанаас эхлэх вэ? Тий. Одоо чинь хэл сурч байгаа хүмүүс те хаанаас эхлэх вэ? Яаж эхлэх вэ гэд би яг хэл сурахад хаанаас эхлэх вэ гэсэн видео хийсэн ч гэсэн яг тэр нь хангалттай байсан юм шиг байна. Тэгээд би болохоор тухайн үед болохоор хангалттай байсан гэж бодоод байсан чинь яг өөрөө ингээд энэ талаар ч гэсэн сайн сүүлийн хэдэн сарын турш бодоод байсан чинь яг би хангалттай хариулж чадаагүй юм шиг байна. Тийм болохоор яг одоо энэ подкаст дээр хангалттай хариулах тийм хариултыг нь өгье гэж бодож байна. Тэгэхээр юу гэхээр ингэж хэл сурах гэдэг эсвэл одоо турахч байд юм те эсвэл бизнес эхлүүлэгч байд юм одоо юу гэдэг аливаа нэгэн тийм их ажлын одоо хард нь гарна гэдэг аюу хэцүү шүү дээ. Бүр эхлүүлэн ч гэдэг нь аюу хэцүү. Яг тэгэхээр нөгөө overwhelmed болдог буюу нүг сүрддэг. Одоо жишээ нь бүхэл бүтэн хэлийг одоо чинь англи хэлийг ч юм уу франц хэлийг ч юм уу бүхэл бүтэн хэлийг тархи руугаа суулгана. Нэг тийм боломжгүй юм шиг эсвэл боломжтой байлаа ч гэсэн бүр тийм нэг амар хэцүү ажиллагаа шаардах юм шиг. Тэгээ тэрнээсээ болоод хүмүүс амар их сүрддэг шүү дээ. Сүрдээд бүр эхлэхээсээ ч хүртэл айждаг тийм. Харин тийм. Тэгэхээр тэрнийг яаж эхлүүлэх вэ? Тэгэхээр чинь одоо миний зүйрлэл бол юм байна. За бүгдээрээ 1200 онд ч юм уу тийм. Чингис хааны үед ч юм уу да эсвэл тэрнээс өмнө ч юм уу дараа ч юм уу ямар ч хэдэн зуун жилийн өмнөх рүү очие. За. Тэгээд торгоны замыг туулах гэж байгаа гэж үтэй. Бид нар Марко Поло. Эсвэл хинч үдин те 8 ачинч байд юм. Торгоны замыг туулах гэж байгаа. Тэгээд торгоны замыг туулна гэдэг чинь амар хол зам шүү дээ баг 6000 км ч юм уу. Тэрнээс урт ч юм уу зам байгаа. Тэр говор цөлөөр. Тийм. Усан онгоцоор хүртэл явна. Явган тэмээтэй өнөртэй явнаад юу гэдэг юм. Тэгээд Марко Поло бол одоо жишээ нь тэр кинон дээр нь хүртэл хардаг Монгол руу ирэх гэж Италиас 3 жил аялсан байдаг. Явган алхам те. Тэгээд 3 жилийн аялал гэдэг чинь бол айгүй том шүү дээ. Яг л хэл сурахтай адилхан те. Эсвэл одоо бизнес эхлүүлэх ч юм уу. Яг нэг тийм 3 жил харьцаа шаарддаг. Тэгэхээр торгоны замыг туулж гинэ гэсэн үг. Энэ торгоны зам гэдэг одоо зөвлөлийг би авахаас өмнө эхлээд далайг гатлах гэдэг зөвлөл авсан байхгүй дотроо. Далайг гатлах гэдэг нь болохоор одоо арай биш юм шиг ба. Яагаад гэвэл далайг гатлахын тулд одоо хүн тий нэгдүгээр хангалттай том хүлэг онгоц хэрэгтэй. Хоёрдугаарт хангалттай одоо supply хоол хүнс тий янз бүрийн бэлтгэл хэрэгтэй. Ер нь бол айгүйх бэлтгэлтэй байж нэг дор бүтэн бэлтгэлээ хийж далайгаа гатлан тийм ээ. Тэгэхгүй бол замынхаа талд ч өрөхгүй одоо хоол хүнс нь дуусчдаг ч юм уу тий. Тийм л тэгэл тусаа. Эсвэл одоо дунд нь ингээд зогсоолууд арлууд энэ төр олох хэрэгтэй гэх мэт тий. Тэгэхээр одоо нэг эсэндээ одоо Колумбусын анх одоо Америкийг олж нээсэн шиг тийм зөрөгтэй алхам болох гэдэг байхгүй. Тэр нь яагаад хэл сурах ч юм уу эсвэл бизнес эхлүүлэх нь биш вэ гэхээр өмнө хинч хийж байгаагүй зүйлийг хийх нь далай гатлахтай адилхан тийм ээ. Тэр бол бүр амар зөрөг шаардна. Торгоны замыг болохоор айгүйх олон хүмүүс туулдаг. Хэлийг болохоор айгүйх олон хүмүүс сурсан байдаг. Тийм болохоор аль хэдийн зогсоолууд нь бэлтцсэн аль хэдийн те одоо дунд нь байх хотууд нь ч юм уу те бэлэн байдаг. Тийм болохоор заавал бүх хоол хүнс бүх ачаа бараагаад бэлтжиж явах шаардлагагүй. Дараагийн зогсоол хүртэл ачаагаа бэлтэх шаардлагатай гэсэн. Одоо жишээ нь тэгвэл одоо
чиний хэлэх гээд байгаа юм бол ингээд нэг юм ихлүүлэх гээд ингээд бэлтгэлээ хийгээ суугаад ахгүй. Нэг ихлүүлчих юм бол ингээд замаараа жижигхэн зогсоол дээр очиж зогсоод яваад байхад ингээд боломжтой ямар нэгэн хугацаанд тэр нөгөө нэг зорьсон зүйлдээ хүрнэ гэж хэлэх юм. Гэхдээ бас яг торгоны замыг туулна гэдэг чинь ч гэсэн өөрөө бас айгу тийм одоо сүрдмээр бас том ажил штэ. Түрүүн хэлсэн шиг 3 жил явж туулна. Тэгэхээр энийг бас дотор нь бас хуваах хэрэгтэй байгаа байхгүй. Одоо жишээ нь хүмүүс буруу эхлэхээс бас айдаг тийм ээ. Одоо буруу эхэлчих юм бол яах вэ энэ гэдэг. Тэгэхээр буруу эхэлсэн ч болно шүү дээ. Тэгээд буцаагаал жоохон хугацаанд л уртцах байх. Тэрнээс биш нөгөө нэг далайг гатлахад чинь буруу эхлэх юм бол үхэн тийм ээ. Торгоны замыг бол буруу эхлэхэд бол өөхөх магадлал бол харьцангуй гайгүй. Тэгэхээр зүгээр л замаасаа баг зэрэг өөрчлөлт гаргах хэрэгтэй гэсэн үг тийм ээ. Буцаж ухрах ч юм аа тийм. Мэдээж дайрамчгэл зөндөл асуудал байгаа л та. Тэгвэл ерөнхийдөө бол торгоны замыг хүн туулахын тулд миний бодлоор нэг хэд хэдэн зүйл хэрэгтэй. Хамгийн чухал хэрэгтэй зүйл бол тодорхой зорилго. Одоо чинь Марко Поло яах гэж одоо чинь Монгол руу явдгийг ч гэдэг юм эсвэл очих газраа те destination те яг очно гэсэн газар бүр маш тодорхой тавих хэрэгтэй. Одоо жишээ нь тэр торгоны зам гэдэг тэр урт Европ, Аз одоо тэрийг бүрхсэн тэр том зам чинь одоо донд өчнөө хот өчнөө улс байгаа. Аль улс руу очих гэж байгаа юм тийм ээ. Магадгүй бүтэн замыг туулах шаардлагагүй тий. Голдон зүгээр торгоны замаар явж байгаад нэг улстай буугаа тий. Би харин чиний нөгөө одоо ингэж ярих чаас төв чинь юу гэсэн штэ. Стартап гэсэн штэ. Одоо ямар нэг юм яаж эхлүүлэх вэ гэснэ. Хажуугаар нь торгоны зам тэгээд одоо нөгөө чиний авч байгаа жишээлүүд чинь жишээнүүд чинь жоохон намайг эргэлзүүлээд байна л та. Яад гэвэл одоо чинь торгоны зам далай гатлах 2 гэдэг яриад байгаа зү тэ. Далай гатлахын тулд бэлтгэлээ нэг сайн хийж агаад явахгүй бол болохгүй гэдэг байгаа зү тэ. Тэр чинь болохоор тэгж болохгүй гэсэн ишлэл чинь юм байгаа зү тэ. Тийм. Одоо жишээ нь хүмүүсийн миний хэлээд байгаа нь хүмүүсийн гаргадаг алдаа нь хөлийг торгоны замтай илүү төстэй байхад нь далай гатлах байгаа юм шиг авч үзээд байдаг тийм. Өмнө хүн туулж үзээгүй тийм. Замаасаа одоо өөхөх магадaltaй бүгднийг бэлтжээд гарахгүй бол болохгүй гэсэн тийм одоо үүднээс нь авч үзээд айгаад сүрдээд байдаг тийм. Тэгэхээр хил сурах гэдэг нь түрүүний хэлсэн шиг бүх бүтэн улсын хөлийг толгойдоо тархиндаа суулгана гэдэг нь бас л сүрдмээр ажил. Өөрөөр хэлбэл торгоны зам ч гэсэн 3 жил туулах сүрдмээр их зам. Тэгтээ далай гатлах шиг биш дундаа зогсоолтой тий нэг дор нэг өдрийн дотор одоо нэг ч амрахгүйгээр туулна гэж бол байхгүй. Тийм учраас би одоо тэр торгоны замыгаа туулах буюу одоо бизнесийг эхлүүлээд одоо мундаг бизнес болгох ч гэдэм үү зөх хэмжээний тураад одоо биеийн тамир хичээлээ зөх хэмжээний бие галбиртай болох ч гэдэм үү тэр зорилго чинь торгоны замтай төстэй гэсэн үг. Тэгэхээр тэр торгоны замыг туулахын тулд өөрөөр хэлбэл тэр зорилгодоо хүрэхийн тулд яаж эхлэх вэ гэхийн тулд эхлэхээс өмнө хэд хэдэн зүйлийг тодорхойлох хэрэгтэй гэж байгаа байхгүй. Тэр тодорхойлох ёстой зүйл нь түрүүний хэлсэн шиг маш тодорхой зорилго байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хаана хүрэх гэж байгааг мэдж явах хэрэгтэй. Одоо жишээ нь түрүүний хэлсэн шиг торгоны замаас одоо чинь би Венисээс гарлаа. Би Марко Поло байлаа гэж бодоход би Венисээс гараад заавал тэ тухайн үеийн Бээжин одоо Бээжин байгаа тухайн үеийн тэр Хүблай хааны амьдарч исэн ордон руу би очих гэж байгаа биш байж болно тийм ээ. Замдаа би зүгээр Афганистан хавцаа ч юм одоо юу гэдэг тийм тэр хавцаа Туркменистан хавцаа ч юм уу би хүрэх миний зорилго байж болно. Тэгэхээр хүмүүс тэр зорилгоос тодорхойлохгүй бол тий хаашаа явж байгааг мэдэхгүй. Тэгэхээр дундаас нь шантрын штэ. Зүгээр л ямар ч тийм зорилгогүй зүгээр л торгоны замаар 3 жил алхах гэсэн юм бол баг байхгүй. Тийм болохоор тэр зорилго нь айгүй чухал байх. Одоо тийм тодорхой байх хэрэгтэй. Харин наадах ч гэсэн зөв юм шүү. Тий өөрөөр хэлбэл одоо чинь хилтэй харьцуулах юм бол л штэ. Би 6 сарын дотор ямар нэгэн одоо киног англиар одоо чинь англи хэл сурах гэж байгаа юм бол 6 сарын дотор би нэг урт бүтэн англи хэлний кино үзээд орчуулгагүйгээр би ойлгодог болно гэсэн тодорхой зорилго байж болно. Тэр нь хэмжигдэхүүнтэй байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл нэг хүндэлдэг хүндээ амлаад тэр хүнд англиар ярьдаг хүн байх юм бол амлаад тэгээд 6 сарын туршид англи хэл сурсныхаа дараа нөгөө хүндээ үзүүлээд хоёулаа хамт энэ киног үзээд англи хэл дээр үзээд тэгээд дараа нь би ойлгосноо бүгднийг батлаад ярьж өгье ч гэдэг юм уу. Нөгөө хүн надаас асуулт асууж ч гэдэг юм тэр үзэн киноны хандлага. Гэх мэт юм хэмжиж болохоор тийм зорилго одоо чинь 6 сарын зорилго тэгээд 1 жилийн зорилго гэх мэт тавих ёстой. Тэгээд тэр нь болохоор
одоо жишээ нь торгоны замны хувьд буудлуудаа тодорхойлно шүү дээ. Эцэстээ очихын тулд те эхлээд би одоо жишээ нь Самарканд дээр буудлан ч гэх юм те гих мэт. Тэгэхээр тэр зорилгоудаа ингээ хуваах юм бол тэр нүсэр их том хилийг тарих руугаас болгох гих мэт тэр том зорилго чинь жижигээр хуваачих юм бол эхлэхээс илүү сүрдэхгүй болно. Одоо жишээ нь англиар one step at a time гэдэг шиг алхамаар одоо бас тэр хятадын нэг зүйлсдэг байдаг шүү дээ. 1000 mile journey starts with one step гэдэг тийм. Өөрөөр хэлбэл 1000 бэрийн аялал нэг алхмаар эхэлдэг тийм. Эсвэл бас нэг английн зүйлсдэг нь болохоор you don't eat an elephant with one bite. За нэг ганцхан хацалтаар идэх гэж байхгүй гэх мэт. Тэгээд хичнээн тийм зүүр үг хэллээ ч гэсэн хүмүүс ч бас тэгээд яг тодорхой тэр системийг ч юм уу тайлбарлаж өгөхгүй бол эсвэл би өөрийнхөө хэрэглэдэг системээ ч юм уу тайлбарлаж өгөхгүй болохоор тэр зүүрэг бол хамаагүй шүү дээ. Шантарч яг л тэр тодорхой зорилгоо тавиагүй ч гэдэм үү те. Тэр дундуур энэ тэр жижиг хуваагдсан зорилгоодыг тавихгүй болж гэдэм үү те. Тэгэхээр одоо чинь жишээ олгож өгөх юм бол за тэр түрүүний 6 сарын дотор кино ойлгодог гэсэн тэр жишээг авч үзэхэд 6 сарын дотор кино ойлгосон бол одоо ойлгох ёстой бол би 1 сарын дотор юу хийх ёстой байж гэдэг тийм. 1 сарын дотор би магадгүй 3 кино үзсэн байх ёстой ч гэдэг юм тийм. Тэр 3 киноноос би дор хаяж 100 үг сурсан байх ёстой ч гэдэг юм тийм. Тэгээд тэгэх юм бол тэр 100 үг чинь одоо 4 туваагаад 4-7 хоног ч юм уу байх юм бол 7 хоногийн 25 үг болж байгаа. Тэгэхээр 7 хоногийн зорилгоо тэгж тодорхой тавина гэсэн үг бас. Тэгэхээр 7 хоногийн 25 үг гэдэг чинь өдөрт нэг 4-5 үг ч юм уу тийм. Тэгэхээр өдөрт 4-5 үг гэхлээр хүнд бол тийм сүрдмээр зүйл бол биш. Ямар ч хүн тий өдөрт 4-5 үгийг бол цээжилж болно. Тэгээд энэ нь болохоор бас заавал өдөр болгон 4-5 үг цээжлэл тэгэл тэрүүгээрээ насаараа тэр 3 жилийн хугацааг тоолно гэсэн үг бол биш шүү дээ. Энэ ч бол тэр хаанаас эхлэх вэ гэдэг тэр эхлүүлэх тэр одоо тэр сүрдгээс нь бойлуулах одоо систем гэсэн үг. Тэгэхээр тэр эхний сарынхаа дараа тий тэр 200 үгээ цээжилснийхаа дараа системээ өөрчилж болно, арга замаа өөрчилж болно. Одоо чинь тэр торгоныхоо замыг туулаад эхлээд нэг хэдэн сар болсны дараа хүн бас аялаад сурцсан, арай илүү гарамгаа одоо аяллаа одоо чадвартай болсон хүмүүс ч бас арай өөр маягаар аялж болно, тэмээгээ өрсөлж болно ч гэдэг юм тий. Гэх мэт. Илүү их нөгөө нэг туршлагатай болно. Тэр туршлага суугдсан хүн өөртөө ихтгэлтэй болно. Тий. Тэгээд одоо чинь хүмүүст болохоор яг би та яг ийм бас зориг одоо чинь киноны төрний хэлсэн зорилгыг бас аав гэж хэлж байгаа юм биш. Одоо чинь та орчин тойрон чинь хаана амьдардаг вэ те найз нөхдөд чинь ямар хүмүүс байдаг вэ өдөртөө ер нь юу хийх дуртай вэ та ном унших дуртай юу кино үзэх дуртай юу эсвэл те юуг илүүд үздэг одоо чинь цагийг яаж өнгөрөх дуртай юм хэдэн настай юм те аль оронд амьдардаг гэх мэт зөндөө олон вариантуудаас одоо хамаарад яг хүн хүнийх нь өөрийнх нь тэр тодорхой зорилго нь өөр байна. Гэхдээ гол одоо хийх ёстой юм нь юу вэ гэвэл тэр тодорхой зорилгыг өөртөө одоо таарсан зорилгыг тавиад тэгээд эхлэх хэрэгтэй гэсэн. Тэгээ эхлэхээр хамгийн гол зүйл нь болохоор одоо жишээ нь хэл сурж байгаа бол эхнээсээ ярих ёстой. Тэр нь болохоор одоо жишээ нь өөр нэг жишээ авах юм бол stand up comedy. Stand up comedy гэдэг зүйлийг одоо жишээ нь Монголд бол одоо хөгжиж байгаа шүү дээ. UB comedy. Stand up comedy гэдэг зүйл нь одоо хүмүүс сайн мэдэхгүй бол би одоо жишээ нь би өөрөө stand up comedian биш ч гэсэн би хангалттай болон stand up comedian-уудыг одоо сонирхож үздэг болохоор яг процессыг нь бол мэднэ. Тэр нь бол одоо чинь миний хийдэг жүжигчтэй бас маш төстэй. Тэр процесс нь бол яадаг вэ гэхээр хүн дор хаяж нэг 3-4 жил ч юм уу за бүр дор хаяж 2 жил stand up comedy-г тууштай баг өдөр болгон шахуу хийж иж зөвхөн хэмжээний ур чадвартай болоод мундаг comedian болж чаддаг. Тэгээд цаашаа улам л хөгжинэ. Тэгэхдээ нэг дор хаяж бас нэг тийм 2-3 жилийг зарцуулах ёстой тий. Тэгэхээр тэр нь бас яг тэр хэл сурахтай адилхан тэр сүрдмээр одоо зүйлшүүдэ тийм ээ. Олон хүмүүсийн өмнө гараад инээлгэн тэгээд тэр нь эхний 2-3 жилдээ орог сайн инээлгэж чадахгүй гэдэг ч бол багийн үний сүрдмээр зүйл. Тийм шүү юм аа. Одоо нөгөө нэг анзаараад хахад хүмүүс ямар нэг юм эхлэхийн төлөө бас айдаг те одоо нөгөө нэг хийж чадахгүй бол яг бүтлгүүдчүүл яах вэ гэж яагаад гэдэг. Тэрийг болохоор сайхан болохоор би угаасаа тэгж айдаг байсан байхгүй угаасаа илүүдэлж ингээ хасгаал ямар нэгэн хоолны дэглэм барьж эхлэх болгондоо айдаг.
би одоо ингээд тэгээ бас одоо чинь алин зүгний тий алин зүг юм бол алин бүрэн бол харин тий тэгээд би нэг одоо ингээд үргэлжлүүлээд явж чадах юм болоо үгүй болоо гэдэг яагаад гэдэг гэсэн хамгийн сүүл нэг одоо нэг 2-7 хоногийн өмнө би гинт тэгж бодогдсон байхгүй надаа. Бас чиний нэг юу үзэж чаад урдны тавьсан нөгөө нэг бичлэг лайв удаас үзэж чаад тэгээд миний нэг өөрчлөлт миний сэтгүүнд нэг орсон өөрчлөлт нь гэх юм бол эхлүүлээд бүтлгүүцэн ч хамаагүй. Яагаад гэвэл шантрахгүй л хахад болно те. Угаасаа эхлээд бүтлгүүдхийг нөгөө нэг expect гэдэг ч юу лээ. Хүлээлттэй байна. Хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байхгүй юу? Одоо чинь ямар ч юм ихлүүлсэн байсан тэр чинь бүтлгүүтэхгүйгээр тэр чигтээ явна гэж байхгүй. Одоо чинь хэл сурах гэжсэн бол мэдээж хэлээ сурахгүй та өдөр болгоо үг цээжилж явж байгаад за нэг 7 хоног үг цээжлэхгүй болчлоо. Тэрэн дээрээ болоод тэрнээс шантрах шаардлага байхгүй. Яагаад гэвэл урт хугацааны тоглоом би тоглож байгаа. Яг чиний хэлсэн шиг тэр нөгөө нэг урт хугацааныхаа голыг урт хугацааныхаа нөгөө нэг зорилгыг тавиад тэр шантрахгүй тэр хугацаанд тохиолдол шантрахгүй байх хэрэгтэй. Өөрийгөө сурах байхгүй тэр хүн чинь өөрийгөө яаж сурдгийгаа ойлгоно гэх мэттэй юун дуртай юу дургүй яаж ер нь тэрхнийхээ хэр хэмжээг хүлээж авах чадвартай гэх мэт юм а тэр туршилтаасаа ойлгоно. Тэр явцнаасаа үйл явцнаасаа ойлгоно. Тэгэхээр түрний хэлсэн шиг тэр комедиг stand up комедиг хийхин тулд тэр түрний тэр эхний 2 жилийн хугацаанд би бол баг баталгаатай хэлий. За нэг жилд эхний 1 жилдээ нэг 100 удаа stand up comedy хийлээ гэж бодъё тийм ээ. Өдөр болгон биш. За нэг өнжөөд 2 өнжөөд 1 удаа ч юм те. Хийлэхэд нэг ойролцоогоор нэг 100 хэдэн удаа тайзан дээр гарлаа. Тэр 100 хэдэн удаа тайзан дээр гарсны ялангуяа эхний жилдээ хийж байгаа хүн бол би бол баталгаатай баг 20-оос илүү удаа нэг хүмүүсийг нэг холигтой инээлгэж чадахгүй. Бүр сайн хүн бол нэг 20 удаа инээлгэж чадах байх. Тэгэхээр өөрөөр хэлбэл 80-аад хувьд нь бүтлгүүтэл хүмүүс баг өөрөө чинь шоолоод эсвэл бүр инехгүй тоохгүй орхидог ч юм уу тэгж өнгөрөөнө. Тэр бол баталгаатай. Тэглээгээд тайзан дээр гарахгүй байх ёсгүй гэсэн үг биш. Тайзан дээр гарч иж тэр хүмүүсийн реакцийг хүлээж аваад тэндээсээ судалгаа хийгээд тэндээсээ өөрчлөлт гаргаад баг зэрэг одоо чинь одоо хошигнал тэр жоокнуудээ хөгжүүлнэ гэсэн. Тийм одоо жоокнуудаа сайжруулах явц чинь тэндээс нь гарч ирнэ. Тийм учраас би хэлийг сурахад заавал эхнээс нь ярих ёстой гэдэг байна. Ярихгүй бол тэр одоо тэр хичнээн дүрм үзлээ үг цайжлаа гэх. Тэр фидбакнууд ч гэдэг нь тэр одоо гарч ирэхгүй. Тэгэхээр зүгээр л онлын хувьд хэлийг мэддэг хүн болно. Практикны хувьд биш. Өөрөөр хэлбэл хэлийг ашиглаж чадахгүй гэсэн. Тэгэхээр би өмнөөс яг хэлний одоо яаж эхлэхтэй холбоотой юм дээр машинтай бас зөвлөсөн те. Машин бол хэрэгсэл машиныг унж сурахын тулд заавал машинаа барина. Тэрнээс биш машины талаар хичнээн ном уншаад хүн машин унж сурна гэж байхгүй. Тэгээд бас нэг чухал юм нь болохоор ганцаараа бас машины урд суугаад хүн юу ч мэдэхгүй байж шууд машин барина гэж баг байхгүй байвал зөөхөн. Хажуудаа багштай байж ш те. Тэр багш чинь жолооны багш чинь машиныг бүр ихнээс нь зааж өгнө тийм ээ. Тэр хугацаанд хүн стол гэх мэт одоо чинь нэг машинаа ингээд асаах гэж байгаа унтраагаал одоо консо хит түргэлж аваад машин чинь унтраал сандрах мандрах тийм хүү зүйлүүд байн гардаг. Тэр нь яг хэлтэй адилхан. Тэр ихний өдрөөсөө ярьсан ч гэсэн алдаагүй ярина гэж бол байхгүй. Зүгээр л ярих хэрэгтэй. Тэр ихний өдрөөсөө ярихын чухал зүйл нь юу вэ гэхээр одоо чинь хүн хэл сурна гэдэг чинь өөрийгөө илэрхийлж сурахыг хэлж байгаа ш тэр хэлээр тийм ээ. Тэгэхээр илэрхийлэхийн тулд одоо чинь би хэлмээр байгаа нэг өгүүлбэрээ ч юм уу ингээ хэлэх гэхлээр дутна тийм ээ надад байгаа одоо үгийн баялагч байт юм уу тэ дүрмийн чадварч байт юм. Дутангууд би тэрэн дээр алдаа гаргангууд би энэ дээр дутмаг байгаа юм байна гэд. Тэгээд тэр оройд ч юм уу тэр үгнүүдээ сурна. Одоо чинь би хоол захиалж чадахгүй бол тэр ресторанд ороод тэр яг тэр хоолыг яаж захиалахыг би өгүүлбэрээр нь сурна. Тэгээд тэрийгэ чэйшлэн гэх мэт. Тэнгууд дараагийн удаад би хоол захиалж чад гэх мэт тэр ярих гэж оролдоод гацх үедээ тэр чинь хаана засвар хийх одоо хаана одоо сайжруулах нь харагдаад явчихна гэсэн. Тэгхийн бол 10 дахин уртан сурна. Тэгэхгүй бол хизэж сурахгүй. За тэгвэл энэ хүү подкастыг товчлоод ярих юм бол ямар хөө нэгэн юм эхлэж байгаа бол эцсийн хаах гэж байгаа тодорхойлоод хаана нүрцээ одоо чинь зарим хүмүүс бүр хэлний профессор болох гэж байгаа юм байна. Зарим хүмүүс зүгээр л гадаадаас ирсэн зуулчинтай ойр зур буу халах хүмүүс байна. Эсвэл зарим нь гадаадд амьдарч байгаа тэр хэлээр ажиллаа хийхдээ ядаж нэг ойр зур ойлголцохыг хүсэж байгаа юм. Зорилго болгон өөр.
Тэр зорилгоо маш тодорхой тавиад тэгэхээр тэр зорилгоо хуваагаад тэгээ хуваахтаа бүр нарийн хуваах хэрэгтэй. Одоо жишээ нь 1 жилийн зорилго, 6 сарын зорилго, 3 сарын зорилго, 1 сарын зорилго, 7 хоногийн зорилго, 1 өдрийн зорилго гэдэг. Тэгээ 1 өдрийн зорилго чинь мэдээж маш жижигхан болоод ирнэ түрүүний дээр 4-5 гэдэг шиг. Тэгэнгუთ тэрийг өдөр болгон хийхийг хичээгээд зарим өдөр нь алдан, зарим өдөр нь хиймэргүй санагдана. Тэгэнгუთ тэр чинь өөрт чинь бас одоо юу болж өгнө. Хаана өөрчлөлт одоо тэр зорилгондоо хүртэл тэр системдээ хүртэл сурж байгаа арга бариландаа хүртэл өөрчлөлт гарах зүйлүүд чинь тэндээс гарч ирнэ. Тэгэхээр хамгийн гол нь тэрийг тэгж жижиг хэсгүүдэд хувааж иж одоо тэр зааныг идэж чадна гэсэн. Нэг хазмаар. Тийм нэг хазмаар л идэх хэрэгтэй. Тийм болохоор гол зорилго нь одоо гол юм нь ойлгох ёстой юм. Яагаад эхэлж чадахгүй нэ гэхээр тэр сүрдээд байна гэсэн үг. Тэр урдчин байгаа таск, урдчин байгаа ажил хит том санагдаж байна. Тийм болохоор хүн хаанаас эхлэхээ мэдхээ очдөг. Одоо жишээ нь би видео эдит хийхийн тулд хэрвээ том видео авах юм бол те одоо жишээ нь 100 видео footage цуглуулсан. Тэгээд эднүүсийгээ эвлүүлэхийн тулд би аль видеоны эхэндээ орох хэвээр, аль видео нь яаж орох хэвээр, хөгжим нь хаанаа тоглох хэвээр, яаж cut хийх хэвээр бүр гацчдаг бас яг адилхан. Тэхийн тулд тэрийгээ би одоо чинь эдит хийхийн тулд жижигэлдэг. За юу ч гэсэн эхлээд би нэг тэр видеонуудыгаа бүгднийг дуугийн одоо аудиогийн те айтайхан одоо noise-ийн хасаад янзлж. За дараа нь би тэр видеоныхоо өнгийн одоо color grading гэж байдаг. Тэрийг янзлж. Тэгээд юу ч гэсэн дуу нь айтайхан сонсогддог, өнгө нь айтайхан харагддаг видеонууд тавьчих юм бол за би нэг ихний интро дээр одоо ажиллая. Интрогоо би хаанаас олж авах вэ гэдэг. Тэгэнгуутаа видеон дээрээсээ нийтдээ хэсгнүүд нь хаана гингуутаа нэг инээлдэж байгаа хэсгийн ч юм уу барьж агаад тэргээр интро хийгээд тэгэнгуутаа тэр нь унтрахлаар интро тэр нэг 3-4 секундны тэр Orgel Lawrence гэдэг юм Orgel Soft 2 ч гэдэг юм тэр интро нь орж ирнэ гэх мэт. Эсвэл заримдаа суухта за өнөөдөр би энэ бүтэн видео хийхгүй зөвхөн би энэ интрогийн тэр 3 секундны интрог нь л би өнөөдөр хийчихье гэх мэт. Тэгэнгუთ прогресс гараад эхлэнгуთ хүмүүс ирч олж авна. Тэгээд цаашаа урагшлна. Бас нэг хүмүүсийн айдаг одоо гаргадаг алдаа нь болохоор тэр прогресс гэдэг нь linear буюу зүгээр л тэгшхэн прогресс гэж бодоод байдаг. Одоо жишээ нь би x amount of одоо x хэмжээний хичээл зүтгэл оруулангууд яг адилхан x хэмжээний хариулт аавна. Тэгэл цаашаа явах тусам л яг адилхан хэмжээний хариу аавна. Тэгэхээр баг миний хичээл зүтгэл одоо энэ том ажилд дэндүү хичээл зүтгэл болох гэдэг. Тэгэхээр би хичээл зүтгэл орог өөр юм дээр гамсан хэрэгэлсэн дээр байх ч гэдэм те. Тийм биш. Хэрвээ тэрийг эхлүүлээд тэр прогрессыг одоо явуулж байгаа бол тэр миний өмнө ярьжсэн тэр домино эффект, тэр habit-ний тэр эффект үйлчилж эхэлнэ. Тэр нь exponential буюу одоо цасан бөмбөг одоо англиар snowball effect гэдэг цасан бөмбөг уулын уруу өнгөрөх тусам улам их цас хоримтлуулаад улам том бөмбөг болж одоо ирж авдаг. Тийм зүйл болно. Тийм учраас тэр ирчийг авахын төлөө тэр жижигхэн хаанаас ч хамаагүй эхлэх тэр эхлэлийг тавих хэрэгтэй. Тэр эхлэлийг тавихын тулд маш жижигхэн зорилго 10 хоног цээжлэх ч үгүй юм уу гэдгээс эхлэх хэрэгтэй. Одоо жишээ нь хүмүүс бас нэг асуудаг асуулт байдیں۔ Энэтэй төстэй. Тэр нь болохоор би олон хэлийг нэг дор сурж болох уу гэдэг. Тэр нь болохоор одоо жишээ нь миний хувьд л би олон хэлийг нэг дор сурдаг хүн. Тийм болохоор надаас энэ асуултыг асуух нь зөв байна. Тэгээд би бол хувьдаа яадаг вэ гэхээр одоо жишээ нь герман хэлийг бол яг одоо юм байдлаар бүр хаяад бараг 2 жил болж байна. Би бол германаар бараг юу ч сандгүй. Тэгэхдээ бүр нэг хаяа нэг саяхан жишээ нь Duolingo-гоор ороод герман хэлнийхээ юмнуудыг нэг давтаад үзэхэд тархины бүр цаана байж идэм байлаа. Тэрнээс биш бүр таг мартцсан ч биш. Яг хүн германаар над руу ингэ ярих юм бол би өөдсөн одоогийн байдлаар ярьж чадахгүй байх. Тэгэхдээ эргээд герман хэлийг үзээд эхлэх юм бол өмнө орхисон левел дээр төвшин дээр нэг хэдэн 7 хоногийн дотор орчиж чадах юм байлаа. Тэрнтэй адилхан бас саяхан бас би хятад хэл сурч эхэлсэн. Яагаад сурсан гэхээр манай би яг энэ шалтгаанаар шуулаад хятад хэлийг ерөөсөө эхэлдэг байсан байхгүй. Бүр намайг 10 жилд байхад англид 10 жилд байхад манай багш хэрвээ би та нарын оронд байсан бол 1 жилийн би чөлөө аваад сургуулаа төгсгөрөө их сургуульд орохоос өмнө хятадд 1 жил очиж амьдраад хятад хэл сурна гэж бүр хэлж ирсэн. Тэр Франц хүн байсан. Тэр
хүнийг тэгж хэлэх үед тэр ч одоо 2011 он ч юм уу те. Тэр үеэс хойш би баг хят хэлийг сурмаар санагдчих эхэлсэн бүр. Тэгсэн мөртлөө би саяхны 2018 оны сүүл хүртэл эхлэегүй. Яагаад гэвэл миний хувьд хятад хэл хэдий би Франц хэлийг ч юм уу өөр хэлийг сурж үзсэн ч гэсэн хятад хэл надад илүү бүр хол санагдчихсан. Тэр бүр өсөр том те одоо хэдэн мянган хаанд сурах хэрэгтэй ч гэдэм үү олон авьяа аялахтай. Энэ бол бүр өөр левелийн хэл гэж бодож исэн. Тэгсэн чинь тийм биш байсан. Манай нөгөө үеэлдүү Даби Тайван сурж агаад тэгээд нодлон зүүн намайг Монголд байхад ирээд тэгээд бид хоёр уулзсан чинь бид хоёр хоёулаа хэлний сонирхолтой хоёулаа хамтас хайлт нэг Испани хэлээр төр үзэж байгаа. Апч юмс англи аягуус ярьдаг шүү. Даби англиар ярьдаг хятадаар Даби бас герман хэл бас хайлт сурч эхэлсэн билээ. Тэгтээ бас солихтой сураагүй. Тэр яг тэгээд Даби хятадаар одоо ярьдаг болсон. Тэгээ би Дабигаас зүгээр нэг нөх хэлний сонирхолтой болохоор хятадаар нэг ганц нэг өгүүлбэрэн дээр асуугаал те. Одоо би хятадаар ярьж чадахгүй гэж яаж хэлдэг байж гэдэг юм те. Тиймэрхүү ингээл өгүүлбэрнүүд асуугаад гот Даби ингээ надад тайлбарлангууд надад сонирхолтой санагдсан. Яг тэгвэл хятад хэл харьцангуй ярианы хэл нь одоо чинь Франц хэлийг харьцуулах юм бол хамаагүй амархан байгаа байхгүй. Хувиргал энэ төр байхгүй. Одоо чинь үйл өгөөл Франц хэл, Орос хэл энэ төр бүр 1000 хувирдаг. Би дээр хувирна, чи дээр хувирна, тэд дээр хувирна, та дээр хувирна, тэр эрэгтэй дээр хувирна, эр эмэгтэй дээр хувирна гэл. Хятад дээр тийм байхгүй. Гэх мэт харьцангуй амархан байна. Тэнгуут нь би Дабигаас нэг 4-5 өгүүлбэр сураад тэгээд тэр 4-5 өгүүлбэрээ дахин Дабитэй бүр ингээл яриад баг танихгүй хүн хажуунаас харах юм бол би өөр хятадаар яриад байгаа юм шиг басан. Тэнгуутаа нөгөө үеэл дээр бас Шанхай сурж исэн үеэл тэр Наранбат гэдэг үеэл дээр очиод бас нөгөө Дабигаас сурсан хідэн өгүүлбэрээ хэлээд тэнгуут нөгөөд чинь намайг ойлгож яриад байгаа. Тэгээ бас нэг ганц нэг алдаа малдаад нэмж өгж яриад. Тэнгуут нэг 5-6 өгүүлбэртэй болж байгаа хэрэг. Тэгээд амар урам ороод би Лондонд ирчээд за хятад хэлийг ямар ч байсан сурах боломжтой юм байна гэдэг бодолтой болоод ирсэн. Тэнгуутаа бол тэгтээ миний хятад хэл бол миний priority, миний номер 1 зүйл бол биш. Тэгтээ би хаяада нэг зав гарах юм бол хятад хэл дээр нэг цаг зарцуулна гэдэг. Тэр тухайн цаг үед бол би Итали хэлийг үзээлээ. Жоохон сатараад яваад байгаа юм шүү. Yeah, but it's fun no. No яг л энэ топикоор л явж штэ. Яаж эхэлсэн гэх мэт бүр яг өөрийнхөө жишээн дээр. So тэгээд хятад хэлийг одоо өөрөөр хэлбэл энэ яг энэгээр юу яриад байна гэхээр заавал бүр тэгж номер 1 болгож сурах шаардлагагүй. Эхлэхээс айж байгаа хүн би тэр хятад хэлийг эхлэхээс бараг 10-аад жил айсан хүн зүгээр л эхлүүлсэн чинь над ямар ч муу юм тохиолдоогүй тийм ээ. Ямар ч fail mail байхгүй, fail байсан ч гэсэн like нөлөөлөхгүй яагаад гэвэл энэ бол side project, энэ бол миний гол зүйлч биш. Магадгүй тэгж эхэлж болно ш тийм ээ. Хэл сурах нь миний номер 1 зүйл биш. Зүгээр л би хөгжилтхийн тулд нэг хэдэн үйлбэр сурахын тулд хүнтэй нэг ганц хоёр үг солихын тулд би сурж ийн гэдэг ч юм уу тийм. Тийм утгаар бас сурж болно. Тэгэхээр миний хувьд бол тэр нь айгүй үр дүнтэй байсан хятад хэлний тал дээр. Тэгээд би ирээд хятад хэлийг Duolingo дээр эхлүүлж үзсэн. Тэгээд дараа нь бас Pimsleur гэдэг нэг Audible дээр нэг ярианы хятад хэл заадаг тэр курсыг би 15 цагийн курсыг нь одоо дуусгачаад байгаа. Цаашаа дахиад одоо нэг 15 цагийн курс би худалдаад авсан ба. Тэгээд тэрийг аялж явахдаа ч юм уу би нөгөө ном сонсдог цагны хажуугаар хаяа хятад сурмаар санагддаг. Яг бол тийм прогресс гараад тахлаар хүнд урамтай байдаг шүү дээ. Тэр прогрессэнд нь урамшаад би хятад хэлийг одоо ингэ сураад байгаа. Тэгэхээр одоо өмнө би хүмүүст хятад хэл сурж байгаа гэдгийг бол анонс хийгээгүй. Тэгэхээр удахгүй бас хятад хэлээр нэг видео хийж магадгүй. Тэгээ магадгүй энэ подкастн дээр хятад хэлээр ярьдаг хүмүүсийн хувьд би яг одоо юу гэж хэлж байна. Би нэг ганц хятадаар нэг хэдэн үг хэлээд хий. Ни хао ма. 我说中文，我现在说中文，因为我想学中文，因为我想跟我的哥哥说中文。гэх мэт ойролцоогоор нэг юм юм хөө. That's crazy dude. Өгнүүдийг хэлээд байгаа. Аргалыг ингээд хажууд нь хэл сурахыг нь өөрийн first hand experience хийж байгаа штэ. Бүр ингээд хажуунаас нь би харж байгаа штэ аргалыг. Тэгсэн мөртлөө ингээд заримдаа аргалыг ингээд France Итали метал эсвэл хятад металаар ярангуут нь ингээд миний бүр тарих бүр oh my god гэж боддоо штэ.
Тэгээд like амар сэна. Одоо чинь би хятадаар direction шүү дээ. Одоо урагшаа чигээрээ яв. Чигээрээ явахыг юу лээ? EG1 чанзаа гэдэг гэх мэт ингээл иймэрхүү хятадд хэрвээ би одоо очих юм бол би өмнө хятадд баг 10-аад удаа очижсэн баг. Гэхдээ хятадд хэрвээ би одоо очих юм бол яг одоо миний хятад хэлний level шопинг хийгээд дэлгүүр хийсээд таксинд суугаад очих газараа хилээд тэгээ ойлголцоод явчих хэмжээнд бол хүрчээд байгаа юм. Гэх мэт. Яг нодлон жилийн 8 сараас ихэлсэн гэхэлэр энэ жилийн ханз манз бол би ороо юу ч мэдгүй шүү дээ. Хятадаар оншин болж бүр байхгүй. Чи сая бахан ханзаар юм бичүүлсэн чинь. Тэгтээ чинь би 30 хэдэн ханз л мэдж байгаа. Бүр яг хятадаар уншиж сурахын тулд нэг 1000 2000 ханз хэрэгтэй байх гэж. Гэхдээ хамгийн гол нь тэр чинь бас нэг өөр төрлийн тэр сүрдмээр зүйл байгаа тийм ээ. Тийм л дээ. Би яаж 2000 ханз жижигэн алхмаа хийж л байгаа байхгүй. Тэгэхээр одоо надад нэг 30 ханз сурчих тий. Тэгэхээр тэрийг 30 ханз ярьж итэл мартна. Гэхдээ хамгийн гол нь мартлаа гэд бүр мартдаг биш байгаа байхгүй. Тархины чинь цаана архивд нь нуугдчихдаг. Тэгээд дахиад тэрийг харах юм бол тэр архивных нь одоо улам наашаага ил гарч ирнэ л гэсэн үг байхгүй. Өөрөөр хэлбэл accessible information болно. Өөрөөр хэлбэл тархины чинь цаана архивд нуугдсан мөртлөө нэвтрэхэд амархан. Тийм нэвтрэхэд гараад ирэхэд ил информац одоо мэдээлэл болно гэсэн үг. Тэгэхээр хүмүүсийн бас нэг айдаг юм би ингээд энийг эхлүүлчих юм бол дундаас нь хайчих юм бол мартаад тэгээд цагаа үрсэн болчихно. Тийм биш. Эхлүүлчих юм бол зөх хэмжээний туршлага суучна. Тэгээд зөх хэмжээний информац цаана архивд хадгалчихна. Би дахиад энэ дээр хэдэн сарын дараа чамаагүй эргээд ирэх юм бол энэ информацийн дээр би хуучныгаа дахин сэргээгээд дахиад дээрэс нь юм биелдэг юм. Тэгэхээр ингээд юм босгоод байгаа байхгүй ингээд эвлүүлээд нэмээд байгаа байхгүй. Тийм учраас эхлэхээс битээ өнөөдөр эхлээд 10 жилийн дараа би хятадаар ярьж болдог байж болно. 30 эд настай даа тийм. Гэхдээ 30 эд настай хятадаар ярьдаг болсон байна гэдэг чинь том амжилт шүү дээ. Тийм ээ. Хамгийн гол нь хажуугаар нь зүгээр л би хятадд одоо хөрөнгө оруулалт хийж хятадд очиж хэдэн мянган доллар зарцуулж сурах шаардлагагүйгээр зүгээр л багаар ингээл нэмсээр гад нэг юмтай болчихно гэсэн үг байхгүй. Тийм учраас гэхдээ яг ингээд одоо чинь өнөөдрийн байдлыг би ингээ харах юм бол өөрийгөө хятад түнтэй ингээ юм ярих юм бол нодлон жилийн биелээ хараад гайхна. Яг тэгвэл эн чинь миний өмнө сүрддэг байсан юм болцсон байна. Одоо надад суудсан байна гэдэг юм те. Мэдээж би хятадаар тийм сайн биш. Гэхдээ хүнтэй ойр зур ярина гэдэг чинь бас миний өмнө төсөөлж байгаагүй баг амжилт гэх мэт. Яг тэр багаар тэр алхмуудаа хийсээр хагаад нэг мэдгүй тэр алхам чинь тэр торгоны замны нөгөө дэлхийн нөгөө өнцгт очсон байх болно гэсэн. За тийм болохоор хүмүүс бүгдээрээ ямар нэг хийх гэж байгаа юм эхлүүлцгээе. Тэгээд зорилгоо маш тодорхой тавиад тэр зорилгоо хуваагаад тэгээд өнөөдөр би нэг 5 минут энэ хэл дээр зарцуулна ч гэдэг юм тий. 4 үг сурна ч гэдэг юм. Тэгээд эхлүүлэхээсээ өмнө бүтлгүүтгэс битээ. Бүтлгүүцэн байсан ч гэсэн буцаагаад эхлүүл. Магадгүй би сая хятадаар зөв юм яриаггүй ч магадгүй. Хятад хэл сайн мэддэг хүмүүс нь намайг хэлж аваад чи юу ч мэддэг юм байна гэж хэлж болно. Тэгвэл тэглээгээд нас битээ. Хамгийн гол нь таны өөрийн хөгжил дэвшил тэр бүхэл зүйл хамаарна. Тэглээгээд хятад хэл хийхээс сурахгүй гэсэн үг биш. Тэглээгээд 5 жилийн дараах оргил хятадаар ус цас ярихгүй гэсэн үг биш. Тийм учраас ирээдүйн өөртөө итэг. Тийм болохоор ирээдүйн өөртөө итгэхэд бол одоогийн өөр чинь ирээдүйгийнхөө өөрийнхөө төлөө ямар нэг юм одоо хийх хэрэгтэй. Тэгэхээр яг одоо энэ подкастыг унтраагаад намаа барьж аваад юм уу эсвэл хин нэгэн гадаад хүнийг барьж аваад хэд өгсөөлөөр. Тэгээрэй. За амжилт хүсье. За амжилт.